хэн нэгэн байгаа болохоор эсвэл нөхцөл байдал тавгүй байгаа бол эд таны тав тухын бүсэд хүрчээ гэдгийг мэдээ. Та үүнээс цааш явах хэрэгтэй. Таагүй нөхцөлийг өөртөө таатай болгох. Тэр зааг, тэр хязгаарыг давах хэрэгтэй. Хэл хязгаар эготой чинь уулздаг. Эго бол хэл хязгаартайгаа нүүр тулах гэсэн үг. Хүлээн зөвшөөрч, урагшилбал зүгээр. Тэнэг гэж дуудуулах дурггүй. Эсвэл тэнэг гэдгээ мэддэгмээргүй байхад хэн нэгэн таныг тэнэг гэвэл тэр үед эго гарч ирдэг. Зөв үү? Тэдний ойлгож байгаагаар би тэнэг юм байна л да. Харин бодит байдалд үгүй. Амьдрал тэр чигтээ ойлголтын л асуудал. Бүх зүйл ойлголтоос өөр юу ч биш. Тэгээд энэ олон хүнээс нэг нь намайг үнэхээр ухаантай гэж боддогч. Үнэндээ үгүй. Хэн нэгэн намайг тэнэг гэж бодох нь ойлголттой дээ. Үнэн ч байж болно, худалч байж болно. Хэн нэгэн таныг ухаантай гэхэд та хүлээн зөвшөөрдөг. Үгүй байхаа гэж хэлдэггүй. Тийм шүү, би ухаантай. Харин хэн нэгэн таныг тэнэг гэхэд үгүй, би тэнэг биш гэдэг. Энэ бол раг бадвэш. Эго шунал дургуйцалтай холбоотой. Ухаантай гэдэгт нь шунаж, тэнэг гэдэгт нь дургуйцдаг. Бидний сэтгэл залдаж, тоглодог. Ойлгосноо? Тэгэхээр таныг тэнэг гэвэл тийм ээ. Тэдний ойлголт. Би тэнэг ч юм билүү хэмэтгэв. Би заримдаа тэнэгтэж болно. Тэгэхэд юу болдог вэ? Эго ч нь хариу үйлдэлийн биш. Харин таньж ухаарах аялалд гардаг. Эго хизээж таньж ухаардаггүй. Харин хариу үйлддэг. Таньж ухаарна гэдэг мэдлэг. Тэгэхээр хариу үйлдэлээс таньж ухаарах руу. Энэ бол эгог зохицуулах цоор ганц арга. Тэр хүнийг дэлсээд авахын оронд таны дотор юу болж байгааг айжгал. Хэн нэгэн таагүй зүйл хэлэхэд таны мэдрэлийн тогтолцоо татвалзаж эхэлдэг. Дотор чинь агшилт болдог. Дотор чинь химийн болоод мэдрэлийн ямар нэг зүйл явагддаг. Түүнийг ажигл. Түүгээр амьсгал. Тэгснээр мэдрэлийн тогтолцоо чинь төмөр мэт хүчрхэг болохыг харах болно. Хэн нэгний санал таатай таагүй сэтгэлдэл хариу үйлдээд байхгүй. Энэ бол эрх чөлөө. Энэ бол мөнгөтэй.